За энэ хаан банкн дээр гарч байгаа зогсож байгаа мөр тэгээд бүтээл үзэсгэлэн бол миний нэг сүүлийн нэг 5 жилийн голдуухан шүү ажлууд байгаа. Тэгэхээр мэдээч хэрэг миний бүтээлүүд бол зогсож байгаа мордоос гадна хотын морд гэсэн ер нь би чинь морь гэсэн тал нутгийн оюун санаа түүний гол хэллэг болсон морийг барьж бүтээл хийдэг. Тэгээд зохиомжийн нэлээд ижил төстэй хэлбэрүүдээсээ болоод энэ үзэсгэлэн дээр бол өрөлтийг илүү гол болгосон. Үзэсгэлэнгээ яаж өрөх вэ? Тэглэх үү? Байрлуулах уу гэдэг дээр нэлээд анхаарсан ийм бүтээлүүд байгаа. Дэлж Эрдэнэ айлдаа маш баярлалаа. Монголын урлагийн одоо түүжээ болж ирсэн одоо басаар байгаа юм. Ундаг уран бүтээлч маань би даасан үзэсгэлэн ингээд гарч байна. Би зүгээр ингээд бодоход энэ хаан банк бас над хээлтэй. Би ч одоо хаан банкыг бараг юу байхаас нь хамтарч ажилласан хүн байлаа. 98 байсан баха. Нөгөө жуукийн хөшөөний хажууд байхаас нь тэгээ хаан банкны Пит Моро гэж их сайхан хүн сая би энд байсан бол яг энд байж л байх. Яг энд зэрэгцээд үг хэлийгээ зогсож явах хүн байсан даа гэж бодож байла. Тэр хүн бол Монголд яг орчин үеийн урлагийг хэрэглэж сурахад маш их тус болсон. Та нар өөрсдийнхөө ард түмнийхээ уран бүтээлчдийнхээ бүтээлийг өөрсдөө хэрэглэж сурахгүй бол та нарын бүтээлийг өөр хүмүүс хэрэглэхгүй штэ гэж бүр банкнд хамгийн анх удаа цуглуулга бий болгож байсан. Тэр сайхан хүнийг дурсаж байла. Тэгээд бид та нарт маш их баярлалаа. Бүгдээрээ ингээд би ч бас нэг талаасаа бол одоо ганцхан морь зураад бараг 30 жил болсон байна. Би 1995 онд хамгийн анхны үзэсгэлэнгээ гаргаж ирсэн. Тэгэхээр өнөөдөр гэхэр чи 30 жил болсон байна. Тэгээд надаас уйдаагүй миний бүтээлтийг сонирхож байгаа хүндэтгээд ирсэн та бүхэнд бүгдэнд нь маш их баярлалаа. Дүрсэх урлаг бол үнэхээр тийм асар хүчтэй урлаг. Би өөрөө миний аав ах бол Монголын дүрсэх урлагийн салбарт бас хүндтэй гавьяа байгуулсан. Ардын зураач Амгалан гэж хүн байсан. Одоо дүрсэх урлагийн сургуульч академичийн Амгалан зураачийн нэрэмжит. Тэгээд Амгалан зураач бол би тэр тухайн үед мөнх цэцгийн анхны үзэсгэлэнт нээхэд бол би одоо нүдэнд харагдаад байдаг юу гэж хэлж ирсэн нь. Тэгээд үнэхээр хайртай шавнарынх нь бол нэг байсан. Тэгээд энэ өөрийн гэсэн үзэл бодолтой үнэнч хамгийн гол өөрийн гэсэн үзэл бодолтой үнэнч ямар нэгэн урсгал юм уу хүн нэгнээс шүмжиж дагаад хуйлраад байгаагүй. Энэ олон жилд бол өөрийнхөө уран бүтээлтэй үнэнч явна гэдэг бол бас тухайн багш нарын энэ хоёрт оруулсан асар том хөрөнгө оруулалт гэж бодож байгаа. Хүний характерыг, хүний тэр нас төрийн мэдрэмжийг аягүй сайн илэрхийлж гаргаж өгдөг. Өнгөөрөө тэр биер будгийн тавилтаараа ингэж гаргаж өгдөг. Би бол энэ хоёрыг бол үнэхээр шүтэн биширдэг. Би энэ хоёрыг бол Монголд бас аягүй олон юмыг оруулж ирсэн, шинээр оруулж ирсэн, шинээр юм нээсэн ийм сайхан хоёр зураач бие биендээ дандаа цэнийг бэлгэлж бие биенийг ингэж өсөн дэвчгэд бол ингэж нөлөөсөн гэж ингэж боддог. Манай Эрдэнэ 2-ын зураг Сингапур, Нью-Йорк тэгэл Хятад, Голланд энэтхэг байхгүй газар бол одоо бараг цөөх үлдсэн байх. Ер нь олон газруудад үзэсгэлэнгээ нээсэн. Монголын одоо орчин үеийн урлагийн одоо гол төлөөллүүдийн нэг Эрдэнэ 2 хамаа одоо үзэсгэлэн гарсан байна. Тэгээ засч буу морь тэмэх одоо энэ цуврал бүтээл нь бол
уран сайхны хилэмж тийм ээ. Түүнчлэн бол уран сайхны дүрслэлийн хувьд бол онцгой бас бүтээл яг харахгүй үзэсгэлэнгийн одоо хадаас чухал бүтээл бол болохоор бүтээл байж байна. Уран бүтээлч Эрдэнэ баярын хувьд бол морь гэдэг уран сайхны дүр бол морь адууг дүрслэлийн тухай биш. Түүнчлэн бол ерөнхийдөө бол хүн, нийгэм, байгальтай харьцаж байгаа харилцаа, нүүдэлчдийн соёлын өв гэдэг тийм ээ. Олон одоо сэдвийг бол хөндөж өгдөгөр их сонирхолтой. Морь өөрөө одоо хэрхэн ярьдаг вэ, тийм ээ? Адуу өөрөө хэрхэн өвүүлж болох вэ? Ямар орчинд өгүүлэх вэ гэдэг ч юм уу. Ийм олон одоо сонирхолтой хөдөлгөөгүй юм шиг мөртлөө хөдөлгөөнтэй юм одоо бүтээлүүдийг бүтээснээр бол онцгой гэж болоо би боддог. Hi, my name is Johannes Belz and I'm Сайн байна уу? Намайг Johannes Belz гэдэг. Би Цюрих хотын Редберг зүүн өмнөд Азийн урлагаар дагнсан куратор мөн дэд захирлаар ажилладаг. Би өнөөдөр уран бүтээлч Эрдэнэ баяртай уулзаж байгаа учраас бид түүнийг эх сард 10 сарын 23-нд Редберг музейд нээх үзэсгэлэндээ сонгон оролцуулж байгаа билээ. Тус үзэсгэлэнгийн нэр нь цаг хугацааны аялал Монгол бөгөөд Монголын 2000 жилийн түүхийг тусгасан Чингис хаан үндэсний музей, хар хорин музей болон өөр олон газраас цугларсан үзмрүүд байх юм. Гэхдээ энэхүү үзэсгэлэн зөвхөн Монголын түүхийг өргөн цар хүрээгээр харуулхад биш, харин хар хорин мэт эртний Монголын том мега хотуудын талаар мөн хотчлтын тухайд онцлон төлөвлөмөр байгаа юм. Учир нь манай үзэгчдэд энэ сэдв маш шинэлэг харах өнцгийг өгөх юм. Яагаад гэвэл бид ихэвчлэн монголчуудыг морь унаж гэрт амьдардаг гэж боддог. Бүхэл бүтэн мега хот зогслоож байсан хүмүүс гэдэг бол манай үзэгчдэд цоо шин мэдлэг юм. Тийм ч учраас энэ үзэсгэлэн би маш чухал гэж онцлмоор байгаа юм. Мөн бид үзэсгэлэндээ өнөөдрийн Улаанбаатар хотыг сэдвийнхээ хүрээнд багтаан өнөөгийн орчин үеийн уран бүтээлчдийг бас хамруулахыг зорьж байна. Тэгэхлээр уран бүтээлч Эрдэнэ баярыг бид үзэсгэлэндээ яагаад сонгох болсон бэ гэвэл түүний бүтээлдэх морь хотчил болон хязгаарлагдмал орчинд байгаа зүйлэл нь өнөө цагийн монголчуудын мөн чанар болон өнөөдөр нүүр тулж буй бэрхшээлүүдийг маш хүчтэйгээр дүрсэлсэн зураглал юм. Мөн та бүхнийг энэхүү үзэсгэлэн хүрэлцэн ирж үзхийг урьж байна. So I would like to invite you and come to see the exhibition in Zurich. Энэ бол миний сүүлийн яг нэг 2 жилийн бүтээлүүд байгаа юм. Өдөр шөнө өвөл хавар 4 цаг байгалийн гэрэл байнга өөрчлөгдөн хувирчээдэг. Тэнгэр газрын зааг яг энэ бүхнийг харуулсан. Ийм бүтээлүүд байна. Хотын морь хайрцаглагдсан, хайрцагтай морь тэдрэгсэн бүтээлүүдийнхээ л үндсэн санаа дотор тэгээд зургаар өөрөөр нь ингээд үзэсгэлэн дэглэх гэдэг бас нэг тусдаа бас нэг өөр зүйл юм аа. Зурхаасаа бас тийм юм уу л гэж боддгийг. За энэ бол ер нь бол би уламжлалт бар зурагнаас санаа авсан. Инспирэшн авсан. Монгод авсан гэсэн. Бар зургийг харахлаар л нэг бар зургийн барыг харахлаар маш гоё сэтгэл төрдөг байхгүй. Тэндээс ингээ өөрийнхөө бүтээлд оруулсан. Энэ бол ер нь бол нэг торхой идсэн нэг юм манзал юм байна л да. Гэтэ яаж тэрийг урлаг болгох уу, үнцэнтэй болгох уу гэдэг бол уран бүтээлч юм. Тэгэхээр би энийг бол бүгдийг тооцоолсон гэж байхгүй. Энэ ингээд санамсаргүй
бүтээлээ наатлаас нь харуултцсан. Тэгсэн чинь ингээд нар тусцсан баг.